За үзэгчдийнхээ энэ цаг мөчийн амар амгалан айлтган мэдчлээ. Эко телевизийн 80 сэдв ток шоуны энэ удаагийн дугаар эхэлж байна. Та бүхэндээ хүрэхэд бэлэн болоод байна. За Улаанбаатар хот бол утаанаас салахгүй гэдэг нь ойрын жилүүдэд салахгүй гэдэг нь сүүлийн бидний 10 жилийн ажил амьдралаас дээрээс нь төр засгийн шийдвэрээс бол тодорхой боллоо. Хэвлэл мэдээллийнхэн бидний хувьд ч гэсэн сүүлийн жилүүдэд бол утааны талаар ямар нэгэн асуудал дэвшүүлсэн нэвтрүүлэг нийтлэл бэлтгэхээс хүртэл цагийн ганц гэж үздэг болсон. За яг энэ цаг мөчид бид нийслэлчүүдэд үлдсэн цорын ганц арга бол утааны маск зүүхээс өөр аргагүй байна. За энэ маскыг өнгөрсөн жилүүдэд бид олон улсаас импортоор худалдан авч цаг 20 гаруй мянган төгрөгөөр худалдан авдаг байсан бол энэ жил нэгэн таатай мэдээ байна л да. Энэ бол монголчууд өөрсдөө утааны маскыг үйлдвэрлэж эхэлсэн. Ингэхдээ за 100% хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс бүрдсэн үйлдвэр утааны маск үйлдвэрлэж байгаа талаар мэдээлэл байгаа юм. За өнөөдрийн 80 сэдв энэ талаар та бүхэндээ сурвалжлага мэдээллийг хүргэх болно. Анхаарлаа хандуулно хамтаагаарай. Тэгэхээр утааны маск үйлдвэрлэх гэдэг бол тийм ч амар ажил биш юм шиг байгаа юм тий. Одоо манай улс ч одоо утаатайгаа тэмцээл бараг 10 жил болсон ч гэсэн энэ хооронд маск үйлдвэрлэсэн гэсэн мэдээлэл бол энэ жил бараг сонсогдож байна л да. Тэгэхээр та энэ ажлыг ер нь хэдийнээс эхлэв? Ямар судалгаа шинжилгээний үндсэн дээр эхлэв тий? Тэр талаасаа ярьж эхлэе хоёлаа. Би энийг нь 2000 оноос л эхэлж байна. Хөлмөр хамгааллын энэ амны маск хийх гэсэн юм уу? Зорилт тавиад өөрөө одоо Оросын, Перм, Казахстаны, Серебрянск, Герман, Тайван, Хятад гэх яваагүй газар байхгүй. Тэгээд одоо бүх энэ хөлбөр хамгааллын амны маскны бүх үйлдвэрүүдийг одоо өөрөө үзсэн, судалсан бас нэг 7-8 хоногоор хөрсөн суух ийм маягаар явж байгаа л би 2007 онд Эрдэнэт үйлдвэрийн одоо гэрээ байгуулалт тэнд хамтарч анх би Оросын Лепсток 200 амны маск анх нийлүүлж эхэлсэн. Үйлдвэрлэж эхэлсэн. За тэгэл тэр маань одоо бас хүн хэрэглэж нэлээ хүндрэлтэй. Гэхдээ яг хөө энэ тийм үйлдвэрийнхэн 30 гаруй жил 30 жил хэрэглэсэн байдаг тий. За тэгээд сүүлд нь арай жаахан боловсронгуй сүүл үеийн маск үйлдвэрлэх зорилт тавиад энэ 12 сараас маань энэ үйлдвэр хийж байгаа юм. Энэ үйлдэл маань ерөнхийдөө энэ түүхийд маань Германы технологи манай Монголын чинь стандарт зааварсаар бол зөвхөн Европын стандартын хөлбөр хамгааллын хэрэгслийг хэрэглэнэ гэсэн бүр юм одоо тогтоолтой. Энэ тогтоолын дагуу бид нэр олон улсын Европын олон улсын ISO-гийн одоо 149 дугаар тогтоолоор батлагдсан энэ хөлбөр хамгааллын амны маск үйлдвэрлэж байна. Энэ голлуу уул уурхай одоо хүнд металтай агаадаа дэгдэнхий хийтэй ийм хүнээ биеинд их зөрг нөлөөтэй амжилтын замыг л одоо хамгаалах ийм л бүтээгдэхүүн юм. Энэ маань энэ манай хот амжилтын замаар орох энэ хортын дэгдэмхий бодисыг 98% шүүдэг шүүх учиртай шүү. Хүчин чадал. Хүчин чадал. Энэ одоо утаанд бүр сайн илүү шинэ. Ялангуяа манай одоо Улаанбаатарын одоо энэ утаанд маш сайн шүүж байна. Ялгааг нь сайн гаргах гэдэг юм л да тий. Уул уурхайн ашигладаг маскнаас ер нь юугаараа давуу байдаг юм болоо энэ маск маань? Гэхдээ энэ уул уурхайн хэрэгжилж байгаа маск маань энэ утааны маск үнэндээ адилхан. Энэ адилхан агарын бохирдолтой хүнээ бид одоо хортой бойц шингээдэг энийг шүүдгээр адилхан бүгдээрээ. Гэхдээ энэ дотор чинь хэдэн давхар байна. Ямар материалыг хийж нэгдэг нь ялгаа бий. Жишээлбэл одоо манай энэ маскт бидний
За 6 давхар энэ жишээлбэл одоо нэг давхар нь энэ байна. За хамгийн тэр нарийн энэ шүүдэн одоо энэ одоо 3 давхар байна. Энэ нарийн давхар маань. Энэгээр их ялгаатай. Энэ маань 3 давхар. За тэгэхээр 4 давхрын ингээд 5 давхар ингээд 6 давхар байгаа байхгүй юу? Ингээд 6 давхар материал орж ийн гэсэн үг юм. Шүүгч. Өөрөөр шүүгч байхгүй. Ялангуяа энэ болохоор энэ гоо нэгдэнхий хорт бодис. Нүдэнд үл харагдах тий. Энийг бол маш сайн шүү. Одоо энэ агаартай утаанаа чинь нүдэнд харагдахгүй тэр эрчээд нэг юм чинь одоо энэ шүүгдэд байгаа юм л та энэ. Тий. Энэгээр энэ ялгаатай. Манай нүдэл хөвөн шүү. Одоо ингээд жишээлбэл мэрэгжлийн бус хүний нүдээр одоо жишээлбэл би харахад энэ материалаас бас өөрөөс нь нэг тоосон төрч юм уу тий? Нэг тийм харшилтай өнд бол нэг тийм ингээд дэгдэмхий байц гарахаар ч юм шиг ингээд харагдаад байгаа байхгүй юу? Тэрийг нь юугаар одоо ангижруулч ч юм уу нэгтруулж тэр байдлаас нь яаж салгадаг юм болоо? За жишээлбэл эдгээр манад ингээд энэ дотроо ингээд орж байгаа байхгүй юу? Тэгээ эдгээр ингээд хамгийн доотлын давхар нь. За ингээд за энэ одоо яаж бид нар мэдчихөө зүгээр жирийн хүмүүстэр одоо хэрэглээд энэ доторх нь харлна. Энэ маань одоо гаднаас ордог бодисээр гаднаас шүүгээд за дотор орж эхэллээ шүү. Одоо болохгүй солиноосгүй жирийн ойлголт юм бол. Жирийн ойлголт. Улаанбаатарын утаанд чинь одоо дутуу шатсан нөөц хүчлийн эсвэл нөөц тэгээд эцэг гэдэг одоо айхтар одоо бага насны хүүхдүүд ханаадаас эхлээд тэгээд одоо том насны хүмүүсүүд одоо бүр ходоод элэг уушиг одоо бүх юмыг одоо өөрчлүүлдэг юм металл байгаа юм. Энийг бол 98% шүүн. Энэ бол манай сайн шүүж байна. За тэгвэл одоо маск маань ер нь хэрхэн яаж үйлдвэрлэгддгийг сонирхож болох вэ бид нар? Сонирхож байх уу? Хамгийн ихний үе шат ер нь хаанаас яв? За хамгийн ихнийх нь одоо энэ кивэлж байгаа юм. За. Одоо ингэж кивэнд оруулна. Зөв. Тий. Ангитай энэ чинь одоо энэ гадна давхрынх энэ кивэлж байна. Кивэлснийхаа дараа нөгөө 6 давхруудаа хоорнууд бүгд ингэ нээлүү тавина. Ингэ нээлүү тавина. Энэ материал одоо Германаас ирж байгаа гэсэн үг. Германаас ирж байгаа бид нэг Герман 50-ны хамтарсан нэг үйлдвэр 50-нд 55-ны үйлдвэр байт юм л да. 50-нд. Тэр 50-ны үйлдвэрлэл одоо бид нэр хамтарч ажилладаг. Одоо би баг 5-6 жил шахуу тэр удирдлагуудаа ингээ ой дотно байдаг юм наа. Энэ бол айхтар үнэтэй жишээлбэл зөвхөн одоо нэг амны хаалтны ийм ихэд одоо Европ $3 үнэтэй зөвхөн түүх хийдэн. Одоо бэлэн болсон гэж энэ амны хаалт маань $5 үнэтэй. Одоо Европод одоо энэ хүмүүс мэднэ. Бид нар болохоор зэрэг чи нэг хямдхан авдаг. Учиргүй манай хэрэглээ бага. Тийш тий. Тэр одоо тэр урд тэр Тайванд хэрэгжилж байгаа экспорт импортлж байгаа тэр бүтээгдэхүүн маань олон сая погометр түүхэд авдаг учраас биднэрт яг бас гайгүй харьцаад явдаг бид нэг арай гайгүй камталтай өгч байна. Энэ бол өөр их үнэтэй материал л да. Чанартай учраас үнэтэй байгаа байхгүй. За одоо ингээ хэвэндээ оруулчлаа. Дараагийн үе шат хаана явах вэ? За дараагийн үе шат маань одоо энд явна. За энэ маань энэ хүн маань өнөөдөр энд явсан. За энэ бас дотор нь орох юм уу? Уурлуу явах юм чи бас давхар хамгаалт энэ чинь. Бидний энэ одоо ямар гэж материал вэ? Ирзэн шиг л авах юм тийм. Гэн хүний биеинд нөлөөгүй нэг ийм зөөлөвчлөлтөө. За хамгаалтын зөөлөвч. Одоо энийг ингээд хооронд нь баг багцалж нааж байгаа юм байна да. Нааж. Ингээд наачих бай. За. Ингээд. За ингээд одоо энэ үнцэнд нэг амны хаалт гарлаа гэсэн үг. За. Тий ингээд. За үүний дараа өөлж байгаа юм байна. За энэ нөгөө нэг эргэн тойрны хэсгээ. Одоо ингээд тийм байна. үсгэр бич. Одоо ингээд үйлдвэрт орж ирээд ажиллаж байхад үйлдвэрийн маань нэлээд нэлээдгүй хэсэг нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд ах шиг байна л да. Бүгд бүгдээрээ юу одоо байгаа нь би одоо өөр тэтгэв гарсан хөгжлийн авд манад 90 сар үлдэх юм байхгүй.
Энэ бас буянтаа сайхан ажил хийж байгаа юм шүү та. Одоо тэгж болно. Хэдийнээс хэлв? Би 2003 онд би Эрдэнэтийн энэ захир дутуу иргэдийн сургууль үйлдвэрийн төв гэдэг юм захирал байсан бас хийж ирсэн. А тэгээ түүнээс хойш. Энэ усуудаа би олон жил ажиллаж байгаа юм. Эцэг найдвартай сайхан мэд бол тэгээ өрөвдмөр шиг энэ усууд чинь одоо ажиллаулахгүй. Эдний төрчгийн хэл одоо эдгээр насны усууд ажил болдохгүй шүү дээ. Одоо ихэнх ер нь бол компани болгоно нийгмийн хариуцлагын хүрээнд доор хаяж нэг хөгжлийн мэргэжилтэй хүн хамт олон донд ажиллах үүрэгтэй байдаг л да тий. Танайх бол ингээд бүгдээрээ хөгжлийн мэргэжилтэй хүмүүс байгаа. Хөгжлийн 111 ч одоо 25-аас дээш ажилттай хүн заавал хөгжлийн мэргэжилтэй гэдэг юм уу? Одоо хүн авсан тийм хүн байдаг юм байна. Манай хол бүгдээрээ. Одоо 90%. Тэр намайг стоолсон. Одоо ингээд хөгжлийн мэргэжилтэй иргэдийгээ дэмжиж ажиллаулаад ингээ хамтарч байгаа гэдэг үүднээсээ ер нь улсаас дэмжлэг туслалцаа нь хэр байх вэ? Үгүй бий. Бас бусад компаниудад үлгэр болох үүднээс асууад байна л да тийм. Байдгүй хавтай эднээс одоо ялангуяа сая энэ 6 оны 2 сарын 6-нд энэ хөгжлийн мэргэжилтэй хүний эрхэм хуулийг хууль батгалсан. Тэр хуулиуд жишээлбэл 18-2-нд бүтэсэн байгаа. Хөгжлийн бэрхшээлтэй хүний үйлдвэрсэн бүтээгдэхүүнийг нэг төрөнд худалдаж аваа гэсэн заалдар болсон бий. За тэгээд энэ бас хөнгөлт үзүүлнэ, хамаг хөдөлмөрийн хууль энэ хуулиудаар хозргийн хүмүүсүүдийн одоо тэр нэг хүн авч ажиллах юм бол ажлын байр нэг шагнал одоо 1 сая төгрөгөөр хүний тоогоор шүү дээ. Яг нэг удаа тэр 6 сараас доошгүй ажиллуулсан бол одоо цалингийн 60% нэг удаа буцааж өгсөн. Тэгээд татвараас одоо бас хөнгөлмөр тал бий. Өөний сайхан заалтууд бий. Тэрийг одоо бид хэрэгжүүл баг ажил байгаа. Тийм яг үнэ. Хууль байгаа юм чинь. Тийм компани болгоо ингээд танах шиг хуулиад байгаа явуул уу гэнэ. Гэхдээ харин одоо бас энэ ус айгүй өрөвдмөр байдаг байхгүй гэх юм одоо бас сонсох байхгүй, зарим нэг байхгүй, зарим нь манай голдуу сонсгол голдуу энэ за шинэ хоёр хүн мага тэр бүрүүч байх. Тэгж байхгүй сонсгол яа. А бус нь муу сонсно. Ярин муу сонсно. Тэгтээ 60-аас 70% хөгжлийн мэргэжилтэй болсоо л да. Хөдөлмөрийн чадвараа 60-70% алдсан болсоо байхгүй юу нэг бол. Ганц нэг компани дээр очиж исэн л да. Тэгэхэд одоо хөгжлийн мэргэжилтэй хүн ингээд ажилуулдаг. А гисэн мөрчлөнгөөс нөгөө бусад хүмүүс нь харилцаад их төвөгтэй байдаг гэж айгүйх тэр шат юм байна. А тэгээд хөгжлийн мэргэжилтэй хүнтэй одоо ажиллах тийм сонирхолгүй байдаг ч юм уу тийм байдаг байхгүй. А тэгэхэд та ер нь нүүлдэртэй танаас бусад хүн бүгдээрээ хөгжлийн мэргэжилтэй гэхэд бас ойлголцоход хэдий хэцүү ч гэсэн бас л бас энд нэг хүн чанар хүний цаг сэтгэл явах хэрэгтэй юм шиг харагдаад байна л да тийм. Энэ миний хувьд би ийм бодолтой байд энэ. Одоо нийгэм шүүлэх нь гэж хэлэх нь ч одоо зөв ч юм уу буруу ч юм уу. Тэгээ Герман улсын film байлаа л дээ. Энэ Герман 50-д харж ирсэн. Одоо энэ хөгжлийн мэргэжилтэй улсууд за нэг 10 хүн ирүүл хүн ажиллах газар байдаг нэг хөгжлийн мэргэжилтэй хүн ингээ эдний хооронд нь юм биш. Эдний шин тусдаа болох яг бүлбэл. Олон нийтийн дунд нь ингэж өсч хөгжүүлэх хэрэгтэй. Олон хүний дунд болохоор сэтгэл эрүүл хүнийг хараад одоо сэтгэл санаагаар баярлаг өөрийгөө баг эрүүлэх гэж боддог. Нэг тиймэрхүү тал байдаг шүү байгаа шүү. Яг үнэ. Манайх болохоор чинь дандаа юм болохоор чинь за бид ч одоо нэг яахан юм дутуу төлсөн яахан хов заяана хамтах юм уу таашаа нэг тиймэрхүү нэг тал байх шиг байгаа маа. Зүгээр нөгөө талаас бол бидний чи одоо хоорн айгүй юм их үлгэрхэн маяг уусдаг. Тэгэхээр яг л ажил зовд нэгтэй усууч чинь. Ахаар нэг сайхан юу найрамдaltaй. Хилээ сайхан ойлгуулдаг. Кирилдээр нууцлаа тэгээд байдаг усч үү. Яг л тэр бидний өдөрт нэг удаа нэг хоол өгдөг. Тэр хоол тэгээ энэ ажлынхаа хөлсийг л одоо цаг тухайд өгчээвэл
Та одоо үйлдвэртээ ер нь хичнээн хүнийг орон тоонд цалинжуулж ажиллаулж байна. Одоо юм натаа 11 хүн байна. Тантай нийлээд 11 үү? Тий. Танай ажилчдын дундад цалин ер нь хэдий хэмжээтэй байна? За цаанд хэлээ одоо шинэ дамжуулах хүч айгүй манай эдж бас их өөрхөө ойлж тийм юм хийчихэд энэ ч бүгд хийнэ. Эцсийн гартлаа одоо ингээд уутлагдахад 147 төгрөг болчих واخгүй юу? За. Ганц их мас. Тэгээд одоо энэ чинь нэг шиг 18 төгрөг, тэр 18 төгрөг, тэр 18 төгрөг энэ ингээд 18 төгрөг. За тэр маань бас 18 төгрөг. Ингээд алхам тутмын үнэлгээтэй норм яаж байна тийм ээ? Тэгээд 490-ээс 550. Одоо тэр нөхөр чи одоо бас их шуурхай сайн ажилтдаг. Тэнийг 6-7 авчих. За нэг бэрхшээлтэй тавлж яг юм одоо энэ нөхөр одоо ингээд ухаад он юуж мэдхгүй сууж байгаа. Доотлын нэг ихтэй нэг ингээд нэг шахуур гойд байхгүй юу? Яг хүн төмөршүү. Унтчих байхгүй юу? Сонсохгүй. Нууцлаа гэж мэдхгүй. Байдгүй тэр намайг дуучгаа. Одоо би шинэ энэ машины одоо сэлэсэр. Бүгд өөрөө одоо цахилгаан бүгд өөрөө цаасан одоо ингээд эдний хажууд холдож болдгоо. Харин яг хажууд байх болох байх тийм. Тэг манай ахлагч тэр. Манай ахлагч энийг хариулсан их хариулттай мундаг хүн байна. Хамгийн гол манай маск бол чандрын үйлдвэрлэх машин дээ шүү дээ. Зүгээр ингээд амны хаалт болоод өгсөн юм. Шинэ чинь өөрөө бас маш их хорс бож шүүдэг. Тэгээд агаарыг одоо бохир агаарыг 98% шүүж цэвэр амьсгал ороод энэ чинь өөрөө амьсгал өгдөг агаар ороод ажил эрхлэлтэй хөгжүүл одоо хөгжлийн эрхтэй иргэдэгтэй эрүүл сарвал хүмүүс тэр эрхтэй 2-3 дээд сургууль төгссөн мэдлэг боловсролтой залууч тэр дондоо одоо миний насны хөгжлийн эрхтэй хүмүүс ажиллаж хадвал үнэхээр хүндрэлтэй үе. Тэгэхээр одоо энэ сайхан үйлдвэр ажиллахыг төр засгаас бас бодлогоор дэмжиж тэгээд энэ хөгжлийн эрхтэй иргэдийнхаа бас халамжийн тал руу нүш эдгээр чинь халамжинтай биш хөдөлмөр шатдаг юм шүү гэдгийг одоо манай үйлдвэрийн ажиллагчид бол энэ бодит жишээ нь болоод ажиллаж гэн гэж хэлэхэд би одоо бас сэтгэл өндөр. Дараагийн процесс нь хаана явах вэ? За дараагийн нь одоо энэ маань ингээд үүдэл гараад ирлээ тийм ээ. Тэглээ. А тэгээ одоо энэ манай лого байгаа юм байна тийм. Зөвөр бүү. Энэ ер нь нэр ямар учиртай юм бэ? Гол нь би ихтэй Эрдэнэт бүрээд гэсэн би энэ хамтарсан үйлдвэр компани байгуулсан. Эрдэнэт? Бүрээд. Бүрээд. Тий. За тэгээ дээр яг нэг юус залгаад бидний эр бүгд тавьсан юм л да. Энэ бол би манай Эрдэнэтээс компани байгуулсан. Бүрээдийн тань ямар учиртай? Бүрээдийн бид нэг бүрээдийн тийшээ нэг хамтарсан компани байгуулаад бид гэр хийж орчуулаад байсан байхгүй юу? Зөв. Тэгж нэг хамтарсан болохоор арай гайгүй юм бас дамжлах шаардлагатай шүү дээ. Тэгээ яг хамтарсан үйлдвэрлэх арай гайгүй. Зөв. За энэ логоо гаргачих. Тий, одоо энэ эсэг Европ стандарт гэсэн үг. За. За энэ 140 гэсэн маань нөгөө Европын стандартын баталгаажуулдаг ISO-гийн байгууллага. Зөв. Энэ маань одоо зөвхөн манайх энийг л хэрэгэлсэн манай заалттай. Тогтоод манай стандарт хэмжээ зүйн төвөөс одоо гарах тогтоол байдаг. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын төв лабораториор анх удаа шинжилсэн. 7 шинжилсэн. Тэгээд тэр өндөр ууж яаж янз янз 7 шинжилэл. Тэгээд хариу энэ сайн зүг гэдэг. Өөр үйлдвэр хэлэхдээ мөн мэргэжлийн хяналтын ерөнхий газрын төв лабораториуд техас яг үед чинь. Одоо Монголд байгаа шинжилгээ судалгааны байгууллага юм чинь нийслэлийн бас төв лаборатори юу шинжилгээ. Хоёуланг нь оруулсан. Маш сайхан хариу гарсан. Бид нар манай хариу гаргахтаа одоо хүний биеийн хор нэгдээгүй хэрэгжилж болно үйлдвэрийн бол болсон зөвшөөрөл өгдөг юм л да. Тэгээд мэргэжлийн хяналтын улсын байцаагч нараас дүгнэлт гаргуулж авч байна. Захад бид ажиллах юм. Стандарт шил хэмжилсэн газар бид үзүүлсэн. Тэгвэл за та нэг жил ажил. Тэрнээ дараа тоглоом гэрчлэгээ бид одоо нөөсөн. Одоо би энэ 6 сар тоглоом гэрчлэл одоо авна да. Энэ маань яг хүн ингээд өөр хамартан тогтоод байхгүй ингээд.
Нэг хөнгөн цагаан багаанаар хийдэг үү? Оо тийм энэ ялтас. Аа зүг. Энэ нөгөө хамрынхаа хэмжээгээр ингээл нууцын хэмжээгээр тэгэл хавчих тогтоож явахгүй юу? Самсаа мамсаагаар утаа оруулахгүй гэсэн зорилготой. Оо тэгэл байх юм чинь. Хамгийн даш өгч явахгүй юу? Тийм ээ. За, энэ бас нэг шат амжилгаа тийм ээ. За өнөөдөр одоо энэ хавхаг кадапнаа. За. За энэ кадап маань бас учир жанцсан. Учир жанцсантай энэ маань. За энэ одоо энэ зөвхөн амьсгал гаргана. За. Их үеэр амьсгал авна. За. Гадна л одоо их үеийн хорон шүү. Одоо нөгөө 6 давхраараа амьсгалаа аваад энэ улаанаар гаргах нь. Гаргахтаа энэ маань одоо 1 минутанд шүү дээ. 40 литр амьсгал гаргана. За. За. Энэ хэрээс ингэж оо тийм даа. Аяа, энийг чи. Тийм тэгээд ингэж байж байна. Гараад энийг нааш харуулна энэ зурасыг. За. Гараа. Ингээл болоо. Ингээл боллоо. Тэгээд энэ өдөрт 10,000 шиг амны хаалтыг тогтоох задалтай. Энэ машин уу? Тий, энэ хоёр ингээл. Аа зөв. Ерөнхийдөө одоо өдөртөө хичнэнийг үйлдвэрлээд байна танах. Манайх өдөртөө өөрийнхөө зүгээр эдгээр чинь гэж байгаа шүү. Одоо ингээд өдрийн норм нэг бид одоо 1100 1200 биднийг хийгээд байгаа юм. За. Одоо 2 ижил нь 2200. Яг хөө хүчин нэмдүүлээ бидний шаардлагатай өөрийнхөө захиалг их байх юм бол ганц нэг тоног төгөв нэмээд авчихна. Өдөр бид нэг 4000 хийж чадна. Өдөр болгон. Одоо та өдөрт 1100 үйлдвэрлэж гин гэж штэ. Тийм. Өдөртөө 1100-г ер нь борлуулж амжиж гин үү, чадчих гин үү? Яа, чадах юм бэ. Бид ч одоо борлуулж чадахгүй одоо ингээд бас нэг л дэмжлэгж явах муу юм дээ. Оо дуурхахан ч одоо бас аль хямдныг авахгүй. Хямдаад хямд кишнэл хямдхан байна. Хүний эрүүл мэнд зүйдэж нэ. Юу яаж болдго юм уу? Ядаж одоо өвлийнхаа үйлрэлд иргэдэд борлуулах тал дээр анхаарал хандуулаад. Хандуулж одоо бид энэ жилийн эхэлсэн юм чинь бид 12 сараас эхэлсэн юм чинь. Манай үйлдвэр чинь. Борлуулалтад ер нь хэр явж байна? Одоохондоо их муу л байна штэ. Одоо худалдаж авч чадвар нь муу байх юм уу дуурхаахан чинь одоо бас зарчмаар хөлбөршөд авч байна. Энэ ялангуяа утаан анд энэ одоо өдөр шөнөг л уццалаа бид хөрөж өгч байна. За энэ Монсынхантай өнөөдөр гэрээ хийж байгаа. Монсын 60 актив байдаг гэсэн. Тэгээ активүүдээ манай нэг хүн байгаа тараага явж байгаа да. За. Тараалт хийгээ явж ирвэн. Хүмүүсийг авч байна. Тэгээ ам сайт тавиан. За. Одоо тэгвэл иргэдэд нэг маск хэдэн төгрөгөөр хүрч байгаа юм бэ? 2500-аар. Зүгээр ургаад 3000-аар нөөтгөө 3000-аар өгдөг байхгүй юу? Аа за. Гот иргэд чи одоо бид нар одоо яаж одоо өөрийнхөө тэгээ нийслэлээс бас яхан бидний гүн хямдруулах гарга байна. Одоо худалдан авах чадвар маань одоо юу илээ гэж. Тэгэхээр бид чи одоо бас яхан байдаг. Тэгвэл иргэн 2500-аар хөдөлгөөд авчлаа шүү дээ тий. Хэдэн цагийн турш гэдэг юм уу? Хэдэн өдөр зүүгээд ашиглалтаас гарах уу? Нэг маск. За энэ би багшаас гарсан одоо маск нь тэнд байгаа. Иймэрхүү юмар амьсгалж байна те. За одоо энэ байна. За энэ байна. Яа. За ингээл агаарын бохирдол одоо энэ дотор ч одоо хүний яг хордуулдаг өвчлүүлдэг одоо хүн металлуудыг энэ одоо энд агаарт явж байгаа шүү дээ. Хүннүүд нь харагдахгүй яа. Бидний мэдгч харагч утаал байна. Үнэч чхан утаал байна. Гэтэл энэ маань одоо ийм юмар бид амьсгалж байна тий. За тэгээ энийг л одоо асал урчин сэргийг шүүх маягаар бид ийм амнаал хийж байгаа. За ингэ бүр нэвтэрсэн байгаа л. За бүр ингэ нэвтэрсэн байгаа. Нөгөө гадаа гармаа. За энэ ерөнхийдөө бид нэг 5 хоног зүүс хийж шүү дээ. 6 хоног зүүс. Талаад хэлбэл болохгүй. За энэ маань одоо хүний уушгинд за нэг хорт утаа биш шүү дээ чинь. Нэг хорн. За. Одоо хүн металлууд эрцээгээд байгаа юм уу энэ шиг бид нүдээр харж ингэж мэдхээс шиг хэмжих арга байхгүй ч бидний одоо энэ амна хаалтанд. Энэ 80 цаг зүүсэн байгаа юм. Нэг маскыг 80 цаг зүүсэн байна гэсэн үг. Тийм 80 цаг зүүсэн байгаа юм. Тэгэхэд бас нэвтрэг л байгаа байхгүй юу? Бас богтог л байгаа. Тэг хүн бас
бүтэн өдөржингөө гадаа явна гэж яахгүй учраас нэлээд өдөр бас зүүчээр юм байна те нэг авчвал. Яг нь хамгийн гол нь зүүчгээд энийгээ буцаагаад ингээд эвтэйх нуглаад нэг уут тэгээд хадгалж хэрэгтэй. Энэ л бохт оруулах болохгүй шүү дээ. Энэ гадна чинь зөндөө бохор байгаа. Дотор нь нуглаад цэв явах амьсгал. Ер нь миний бодлоор бол иргэд маань тэр бүр сайн мэдгүй байгаа хаа. Монголчууд өөрсдөө ийм маск үйлдвэрлэж байгаа гэдгийг. Жишээлбэл би бол саяхан мэдээл таныг одоо ирд сураал энэсээр байгаа л нэг энэ үйлдвэр дээр ирж байгаа байхгүй юу? Тэрнээс надаас өөр мэдгүй иргэд бол нэлээд олон байгаах гэж бодоод хүмүүстэй тус олох үүднээс энэ нэвтрүүлгийг бэлтгэхэд тань санал тавьсан л да. Тэгэхээр юу хэлэх гээд юм гэхэлэр одоо энэ нэвтрүүлгээр дамжуулаад иргэд маань монголчууд маань өөрсдөө ийм маск үйлдвэрлэж байгаа юм байна тий. За дээрэс нь өнөөдөр та гэрээ хийсэн гэдэг чинь удахгүй одоо энэ 7 хоногоос эх 7 хоногоос эхлээд Монсын бүх салбар эний сангуудаар 500 төгрөгөөрөө худалдаалагдах нь байна тийм ээ. Тэгэхээр энэ мэтчлэн иргэд маань мэдэж авах хэрэгтэй байна. Дээрэс нь томоохон компаниуд маань ч гэдэг юм уу те нийгмийн хариуцлагын хүрээнд бас иргэдийнхаа дээрэс нь ажилчдынхаа сайн сайхны төлөө бас хамтарч ажилласаа л гэж уриалах гэдэг юм л та үйлдвэрлэж байгаа хүний хувьд уриалж байна шүү дээ. Баярлалаа. Энэ чинь хамгийн гол нь би уул уурхайн байгууллагуудыг энэ удирдлагууд хэлэх гээд байна л дээ. Гур та нар тамина Монгол хүн байна. Бид Монгол хүн бид хамгаална. Биш гаднаас хэн ичиж бидний эрүүл мэндийг хамгаалахгүй. Зүгээр одоо энэ шалгаж хөвлөг очдог. Юу ч хамаагүй аваад одоо зөвлөгчдөг. Ажилтнаа эрүүл мэндийг бодооч. Монгол хүний эрүүл мэндийг бодооч. Ингэж би уриалах гээд байгаа юм да. Тэгээд Улаанбаатар сууд мөн өөрийнхөө одоо үйлдвэрийн энэ утааны эсрэг хийж байгаа масыг худалж аваараа. Энэ бол одоо энэ баг сад ирэх энэ шалгадлаа, туршигдлаа, сайн танигдлаа. Бид нэгдвэ, хоёрдвэ хот дотор хүргэлтгий. Гэхдээ жаахан нааш яваа тэнд дуул одоо нэгийг барьчаад хаава хайлаас бидний хэцүү шүү дээ. Гэхдээ нааш хотын төвд уулзаач. Бидний толгойтоосоо таана тэгж уулзах. Ингээд аваад байна тийм. Тэр яадаг гэдэг үү? Энэ чих хадна. Зөв яг нөө зүүх хэсэг юм байна тий. Бид нар яагаад ийм хөргөн осортой ийм энэ саалт тусчтай болсон нэг бахруу одоо томруулна баг одоо хүн толгооноор хэмжээ байна. Тийм учраас би одоо 7 настай дээш настайгаас дээш хүүхдүүд таарч байгаа байхгүй нэ. Ингээд энэ муу жижиг болгоч байгаа. Тэгээ 90 доогоор хончгор штэ. Хөөс ингээ хонжгдаад харчих байхгүй. За 6 настай хүүхд мөхт нүүрээ хаачаад байна л байна. 7-оос дээш насны хүмүүс. Тийм 6-аас дээш насны хүүхд болоод байгаа. Тийм. Энэ мэдээж нэг удаагийнх. За ингээд эргээ ашиглаад дуусчлаа. Тэгэхээр одоо энэ одоо бусад хэрэгслийг ер нь ашиглах боломжгүй дахин ашиглах. Ерөөсөө л бүгдийг хаях хэрэгтэй юу? Хаях үгүй би шатаах учиртай байхгүй юу? Зөв. Шатаах учиртай. Хамгийн нэг хортой хүн металл маань энэ шингэсэн байгаа байхгүй юу? Зөв. За. За ингээд ирзээ анд хийнэ. Энэ гар ажиллаа. Энэс цэвэр гар ажиллагаа авах. Энэ цэвэр гар ажиллаа. Энэ бас үнэгээтэй. За. Тий. Одоо нэг ихний шатны ажиллагаанууд маань дууссан гот энэ дээрээ бас энийг энэ бас дуусчих юм бүгд. Зөв. Гал бас бүгд дуусчих. Маа эсвэл хоорондоо юм яриад би хоёр талд нь хэдэн сандаа тавьж байгаа. Тэднийг бол. Зөв. Ингээд наачхан. За үүний дараа за энэ уут хин. Нөгөө уутантай их юм тий. Би энэ ч одоо баг хүний хоол унтал адилхан шахуун байгаа шүү дээ. Энэс илүү юм байгаа шүү дээ. Иймийн тулд би нэг одоо энэ богтуулахгүй гэж одоо их л анхаарал байгаа юм л да энэ. Одоо гаднаас орж ирж байгаа намны халдвар та сайн хараарай, ажиглаарай. Хэдэж юм уутан байхгүй. Би болохоор бас давхар уут хийе. Ингээд. За ингээд давхар уут нь тэгээд бид нар бүгд ингээд тэгээд ингээд 20-20 ингээд хайцгаж. За ингээд энийг хайцглаад энд 20 шиг байгаа. За тэр авдрам тэгээд 400 шиг. Энэ Монгол заавартайгаа биш бас тийм. Монгол заавартайгаа. Түүхийн эдүүд маань за ямар ч гэсэн энэ давхаргууд бол Германаас орж ирж байна гэж тэгж байна тийм. Монголоос ашиглаж байгаа түүхий ид юу юм бэ? Баггүй. Би зүгээр Монголоос нэг манад энийг яг
Энэ хувьсрын үйлрүүд байна л дээ. Болно гэж байна. Гэхдээ энэ дээр би бас нэг яхан болгоомжлоод байгаа юм. Эдгээр чинь бас л энэ хувьсрал янз янз шүү дээ. Өшөөлөх нь би ингээд одоо нэг усавдаг хороол усавдаг самнууд шүү дээ. Бат ярал одоо юм 3 байвал болно, 2-5 байвал болно, босгүйг нэг хилээд байгаа байхгүй юу? Хортой шил одоо хоолунд одоо хийж явна ийм палнас сав байдаг шүү дээ. Тийм шүү. Бат их одоо муу гэж янз бас тийм тал бий. А энэ шин бүр шалгахтаа тусгал лавртаа шалгах юм билээ. Би германд харсан юм. Одоо энэ пяур бас Германаас ирж байгаа гэсэн үг үү? Бүгдээр. Тэгээд энэ чинь ингээ одоо энэ ч мэт штэ. Агарын тоос гэдэг одоо агаар 1 куб метр хэдэн миллиграмм тоос байна. Бохирдсан агаар байна гэж шалгах юм билээ л дээ. Шалгах юм л да. Тэгээд лабораторид шалгах юм би харсан юм. Одоо баатамжуулсан орчин дотор таарсан юу та. Тэгээд юм сурвалтай. Тэгээд тэр нөгөө хортой бодож янз янзын одоо хортой бодсон тоосон химэл тоосон төр хийгээд тэрнээс оруулж байгаа байхгүй юу. За тэгэхээр гаргаад харсан за иймэрхэн болно доо. Тэгээд дотор тал нь тэгвэл одоо эн чинь тэдэн хөө шүүж байна. Тэгээд яг тэр ус номын дагуу гаргаад юм. Тэгээд нөгөө EPP 1 2 3 гээд нөгөө 80%, 70%, 90% шүүнч хил тогтоод юм билээ. Тэгэхээр би бас яхан эргэлзээд байна уу? Эргэлзээд байна. Ааха. Магадгүй бид янз бүрийн одоо юм палсмас манай Монголд байх юм биш бас гадны ямар чин шүү дээ. Энэ палсмас. Тэгээд хэрэглэгч юм байна одоо энэ одоо тогтохгүй одоо бас харшил машин гаргах юм уу янз бүрийн болцгоо одоо бас их юм байна шүү дээ. Тэгэхээр монголчууд бол даасаа юм пяур авч болж байна. Чанарын шаардлага хангахгүй байж магадгүй гэж та жоохон айдастай байгаа юм байна шүү дээ. Тийм болмооргүй энэ бас одоо бүр мэргэжлийн газрууд нь за энэ болно одоо энэ болно гэж шинэ судлаад бүр ном чинь аваад ирдэг бол бид дотоод хөл дэмжиж шүү дээ. Та ер нь үйлдвэрлэлээ эхлэх хамгийн анхны хөрөнгө оруулалт ер нь яаж явсан бэ? Нестлээс ч юм уу ямар нэгэн дэмжлэг тогтолцоо байсан уу? Байж байх маань жижиг дунд үйлдвэрийн энэ зээлийн хөрөнгөөр бид босгосон. Ядангуй энэ сая нэг алсан нам төр барьж явах үед энэ сэрхэн жижиг дунд нөгөө бондын хөрөнгөөр тийм жижиг дунд үйлдвэр зээл олгодсон уу? Тийм бондын хөрөнгөөр яасан. Чингис бондын хөрөнгөөр жижиг дунд үйлдвэрлэлийн зээл аваад энэ үйлдвэрлэлээ эхлүүлсэн гэдэг хэлдэг шүү дээ тийм ээ. Ер нь зээлийн таны эргэн төлөлт ямар байна? Таар шүү дээ. Борлуулалт байх юм чинь. Монгол улсад одоо энэ банкны системийн хэмжээнд чанаргүй зээл маш муу байна гэж бид нар яриа л гэдэг юм л да тий. Чанаргүй зээл гэдэг бол одоо үзэгчдийн мэдхээр эргэн төлөлт муу байгаа эсвэл эргээд бүр төлөхгүй байгаа зээлээ чанаргүй зээл гэж хэлээд байна тий. Хамгийн энгийнээр ойлгоход яг чадахгүй байна уу эсвэл багаар төлж гин үү гэж. Үгүй бид чадж төлж байгаа л чадж байгаа зөвхөн хүндэлтэй байгаа байхгүй юу. Бид хоригд байж чадахгүй байхгүй. Занд нь цалин өгч байгаа юм гэж байна. Энэ эвгүй байна. Гэн чан бидний чинь нэг гайгүй бидний жилийн 7% хүүтэй нэг сайн сайд бид нар одоо нэгэнтэл бид нар зээл аваад ямс юм босгосон. Нэгэнтэй үйлдвэрлэл явуулж байгаа бид зээлийн төлөв тэгтээ гайгүй тэгээд би нэг санаа зовхгүй байна. Одоо зээлийн эргэн төлөвлөхгүй байгаа учраас бас хэцүү шүү дээ бас тийм үү. Борлуулалт авах гэдэг яах юм бэ? Одоо энэ худалдан авсан авахгүй бол одоо яах юм бэ? Тэгээ зээл авах зөвхөн авч дөнгөж байхгүй шүү дээ. Одоо байдсан би яаж тэгтээ тийм санаатай бизнес хүн байхгүй. Хөдөлмөрийн яамын тэр мэрэгчлэн манайхад авсал да. Тэнаат их сайхан бизнес шүү. Гota манай зээл аваач. Энэ сайдын багцаач нам хийх түрүүчүүд зээл дахиад зээл авах юм байх уу? Гэхдээ яг хөө танилцуулбал одоо энэ бот бидний харин зээл гэхээс илүү одоо тоног төхөөрөмжийг лизингээр авч өгөөд тэрийг төлөх гараа. Гэхдээ ийм л юм одоо уг нь нодлон тэр ажуулдаг яам тон төхөөрөмж аваад байна. Бас сайхан зараа. Яг тоног төхөөрөмж тэдний юм шүү дээ. Бид зэвж байгаа. За үйлдвэрлэл явуулаад за ингэж төлнө энэ.
Үнийг тэгээд үнэн төлөө уудаа танахав. Гот ингүүл их сайн байх юм. Засгийн доктор бүх юм зөв ачмаач. Уудаа алтан үе сайд үзнийг энэ үйл сайн анхаарч байсан шүү. Бас тэгж одоо их л хэцүү юм яриад байх юм. Сайн алтан үе сайд бас их сайн ажиллажсэн шүү. Ялангуяа жижиг дунд үйлдэл анхаас ханд болсон шүү. Тэр одоо сайн муух нь тэдний асуудал. Ажлын бэлэг хүртэл хятадаас авч шít импортоор. Тэгэхээр л одоо манай үндэсний үйлдвэрлэл энэ ялангуяа энэ хөдөлмөр хангамжийн хэрэгслүүдийн үйлдвэрлэл ямар байгаа вэ гэдэг нь бол тодорхой харагдаж байна тийм. Тэгэхээр танаа Ирбүб нэртэй энэ үйлдвэр компани бол хөдөлмөр хангамжийн үйлдвэрлэл гэсэн нэртэй байгаа тийм ээ. Тэгэхээр үүнээс өөр бас ямар хөдөлмөр хангамжийн бараа бүтээтгүү хийж байна. Цаашдын зорилт бас юу байна тийм. Би одоо энэ 17 он гараад би энэ чихний бөглөө би за чихний бөглөөг юм одоо энэ дуунаас хамгаалах хөдөлмөр хамгаалах хэрэгсэл юм шүү дээ. Одоо энэ чимч чихэн залгыг хийж ингээд өөрөө көөгөд чих дүүрэлдэг. Жижигхэн байж байгаад ороод ингээд хийж байна тийм. Зөв. Энийг хийх хэрэгтэй. Энэ маань одоо энэ маш чухал. Тэгвэл одоо манай энэ өглөө дүүчмээ байна. Одоо ирэх сонсолтой хүмүүс хийж явах болох. Зүйлийг болно. Жолооч нар бас зүүж болно. Тэгээ энэ уул уурхаан байгууллагууд ингээд дуучмээтэй газар тэрс хэрэгтэй байхгүй. Одоо шиг кодохон загтгий, тайрын загтгий. Одоо бүх үйл загтгий байхгүй. Галт халдгүй бэлэг юм байдаг. Одоо энэ гар нуурчингууд, одоо энэ төмрийн үйлдвэр, одоо энэ халуун турбатай газар доогоор ажилладаг самтыгийнхэн одоо энэ тээцийн их хэрэгтэй бэлэг байдаг юм л да. 380-аас 250 градуст 15-аас 10 минутад барьж тэсвэртэй тийм бэлээ. Тийм бэлээ би хий. Тоног төхөөрөмж нь одоо энэ сонголт хийгээд энэ самбыг дэвцсэн байна. Тийм үү. Ажлын зүгээр жижигхэн зүгээр цагаан бэлээ бас хийн. Одоо зүгээр энийг одоо захтар нэг байдаг шүү дээ. Энэ алхаа хэсэг нэг будагтай юм шиг байгаа. Будагтай маань будаггүй ч будаг нь амархуу гэдэг тусгай дөрвчдгийг. Зөв байдаг. Тэгтээ тэр ингээд 7 зүгээр нэгтэг, 8 зүгээр нэгтэг, 10 зүгээр нэгтэг гэдэг юм бийлдээ. Ажлын бэл 7 зүгээр нэгтэг сайд айгүй гоё бийл болж байгаа. Бас өөрөө хямдхан гарч байгаа. Хямдхан гарч байгаа. Тэгэл нэг доороос одоо би чихнэгээ бөглөө өгчдөг, маска өгчдөг. Одоо ажлын бийлээ өгчдөг. Тэгээ явцын рунд одоо тэгээд бас санаа байна л дээ нэг одоо көлний хамгаалалт нэг гутлахыг санаа байна. Аран хүн ажлын оронд 2 хүн ажил ямар хэрэг байна тийм ээ? Нэг хүн ажил ямар хэрэг байна? Ажлын байр бий болох л дээ. Бид 42 хүнтэй ажилламаар байна шүү дээ. Энд дээ. Бүрэн хүчин чадлаараа ажилламаар байна. 42 хүнтэй ажилламаар шүү дээ. Нэг ээлжиндээ шүү. Хоёр ээлжиндээ бид 80 хүнтэй ажилламаар байна шүү дээ. Тэгээ наачдаа сава энэ одоо савд гэж баглаа буудлын гонаахан хэлээд хэрэгтэй байна. Өнөөдөр Улаанбаатар утааг ярих юм бол олон төслийн хөтөлбөр хэрэгжүүлж байгаа утааг Улаанбаатар гэж яриад байсан. Өнөөдөр бид ингээд харж байхад утаагаа дийлэхгүй юм байна. Тийм учраас утаан дотроо амьдарч байгаа ажиллаж байгаа хүмүүсийн эрүүл мэндийг одоо манай маскыг өргөнд хэлдгэрээ хэрэглээсэй гэж уриалмаар. 10 хүнтэй биш би 80 хүнтэй ажилламаар байна шүү дээ. Миний зорилго нь юу вэ? Тэгээ би өөрийнхөө одоо энэ саяын хэлдэг үйлдвэрүүдээ байгуулчих юм бол үнэхээр би 110 хүнтэй болчихно. Тий. Тэгээ өөрийн чинь байртаа болчих чинь бас түрээсэн байр шүү дээ. Чи түрээсэн төлгөн. Өөрийнхөө байртаа болчихвол бид нэр энэ нэгэд хөвлийн бишээрийг энэ гайгүй. За танд ингээд энэ олон жилийн хугацаанд хин хүний зориглож хийгээгүй энэ чухал ажлыг зориглож эхлүүлж хийгээд ингээ амжилттай явж байгаад чинь юун түрүүнд баярлалаа. Тэгээ таны саяын хэлсэн зорилго бүхэндээ та удахгүй хүрээрээ амжилт хүсье. За баярлалаа та бүгдийн танаа телевизийн хамт олонд ажлын өндөр амжилт хүсье. Жижиг дунд үйлдвэрээр сурталж байгаараа бидний сайхан дэмжих явдал их баярлалаа. Бидний дүү хоолойг засаг төлөв хөргөж өгөөрэй. За баярлалаа.